Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Дүүнбаатартай хамт Япон орноор аяллаа цуврал нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн маань нэр бол Хөнгөө арал. За Хөнгөө арал гэхээр одоо үзэгчд маань гайхаж байгаа бах. За ямар нутгаар ямар газараар одоо аялж байгаа гэж. Тэгэхээр энэ удаагийнх нь нэвтрүүлгийг яагаад Хөнгөө арал гэж нэрлэснийг та бүхэн нэвтрүүлгээ маань үзээд ойлгох болно. За бид аяллаа үргэлжлүүлж байна. За өчигдөр орой энэ Окинава мужийн тийм ээ одоо төв засаг захааны төв Наха хотод ирчээд энэ Окинава арал дээр. За өнөөдөр 2015 оны 10 дугаар сарын 7 бид одоо уржигдэр буюу одоо 5-нд Ишигакижимад очсон. За тэгээд тэндээ нэг хоноод өчигдөр өдөржингөө за тэр далаа хаваар нь за тэр Ишигакижима хотоор нь энэ тэр аял зугаалж бас юм үзэж харлаа. За их хадуун байсан. Нар нь их хурцсан байна. Бүр энэ хүзүү мүзүүгээр түлэгдсэн. Тэ нэлээ юу яалаа одоо туршлагагүй аялагч. Тэгээ өчигдөр оройд энэ Наха хотод онгоцоор ирлээ, Анагийн онгоцоор. Тэгээ энэ одоо бид нар энэ Томарин гэж нэртэй энэ бомбд ирчээд байна. Томарин гэж нэртэй бомбд. Өглөө эрт босоод. Тэгээ энэ хүнд нэг явгаа алхахад бол нэг 10-аас 15 минутын зайтай юм байна. Гэхдээ бид нар газар мэдэхгүй учраас таксигаар ирлээ. Нэг жижигхэн буудалд буусан. Тэгээд таксины жолооч бас нэлээд найрсан хүн байна. Тэгээ одоо уг нь бол Токио энтерт бол шууд такси өдөхөд ингээл 700 йен. Ингээ шууд гардаг. Өөрөөр хэлбэл 700 йен гэдэг маань 11-12 мянган төгрөг Монголоор. Тэгээ энд яасан чинь 700 төлөхгүй байна. Тэгээ би ийшээ очих гэсэн маа гадаад хүн байна. Ингээд аялж явна наануу цаанаа гэсэн чинь их урайлаххан. Гайгүй байхаа нэг 680 майл очих болов уу. 680 яг төлөхдөг мөнгө юм байна л да. Тэгээ энд ирсэн чинь 500 гарчлаа 500 өгч гээ. 500 йен өгөөд. Тэгээ уг нь такси бол эдгээр чинь 100 гарын хөдөлгөөнтэй шүү дээ. Зөвхөн 100 гар руугаа буудаг. Тэгсэн чинь өөрөө гарчлаад намайг баруун тал руу буулгаад нэлээд тийм найрсаг үйлчлэгээ үзүүллээ. Тэгээ энэ Томарин гэж энэ газар ирчээд байна. Одоо бид нар яагаад эрт гарсан бэ гэвэл одоо ингээд бид нар эндээс одоо энэ фери гэж нэрлэдэг байгаа маа одоо усан онгоц энэ зорчигч зөөдөг усан онгоцыг нэрлэдэг гэж байгаа. Тэгээ юу сахс эндээс одоо нөгөө хүн эзэнгүй арал гэж эхлээд бол би сонсоод бас гайхчлээсэн. А сүүлдээ энэ дээрээ тэр Ишигакижимат ч гэсэн энд ч гэсэн энэ эзэнгүй арал руу тийм ээ одоо хүн амьдрдаггүй арал руу ингээд аялуулдаг ийм аялал жуулчлал бол өөр байнга байдаг юм байна. Энэ бол ердийн үзэгдэл болсон юм байна л да. Тийшээ аялах гэж байна. Тэгээ өглөө 9 цаг орчим Ньюсахс гэхэд одоо энэ бүрэн жижигхэн байшин байгаа. Энэ цугал гэсэн газрын зэрэг уужаад хашаарлаад жоохон эртхэн ирлээ. Тэгээ энэ Наха хот бол өчигдөр ингээд харж байхад хүн ам бол нэг 370 мянга юу. Гэтэ их маш том хот шиг санагдаад байх юм. Тэр уржигдэр Ишигакижимад ч гэсэн 45 мянган хүнтэй гэж ярьж байсан. Тэгээ яваад байхад бол 45 мянгаар зогсохгүй нэлээд их хүнтэй юм шиг санагдаад. Тэгээ энэ Наха хот бол ерөнхийдөө энэ Окинава мужи бол Окинава гэдэг чинь одоо 600 хэдэн арал байгаад одоо сунж тогтсон урт бараг 1000 км олон арлуудаас бүрдэг мужи шүү дээ. Эдний одоо мужи бол 1500-аад мянган хүн амтай гэж. Тэгэхээр бол энэ хот бол одоо саяан бай гэхэд нэг 500-600 мянга байгаа болоо гэж бодсон чинь үгүй л гэж. Тэгээ би энэ хүмүүсээс бас асуу. Энэ 300 гаад мянган хүн амтай гэж. Гэхдээ их том харагдаад байна. За тэгээд ингээд яриа хөрөө хийж гэн одоо ингээд яриад явна. Өнөөдөр бас сони хаачин юм их харах бах. Тэгээд нэг юм байна. Одоо бид нар чи түрүүн би хэлсэн туршлагагүй аялагчид маш их хурц юм. Нар нь одоо эн чинь бид нар урагшаага эквадор руу тийм ээ ойртсон байгаа шүү дээ. Тэгээ өчигдөр хүзүү түлэгдээд хөл түлэгдээд өнөөдөр юм аимс өмсчгөөд ингээд тэгээ шорттой хөнгө явах нь явж байна. Одоо өглөө 8 хагас л гэд эндээс нараа хийж байна. Одоо яг гараа ингээд нэг хорсох маягтай болж байна. Ямар сайндаа одоо нэг арал мард руу явахдаа нэг баандагаараа хүзүү мүзэгээ боод юм уу гэж бодоод намайг уучлаарай ширээний ард суугаад орчуулга хийдгүү ингээд аялагч болоод явхад бол бас тийм амар биш юм туршлага дутж байна. За энэ тэгээд хүн их явж байна. Тийм учраас энэ хавьд Игшээгээд яриагаа зогсоочоод ийшээ саад байна тийшээ очие.
Hello. Энэ тэгээд нэлээд том одоо миний ойлголтоор шүү дээ. Нэлээд том фери буюу одоо зорчигч тээврийн тийм ээ. Ийм усан онгоцнууд ингээд сая нэг том онгоц орж ирээд буцаад гараа явчлаа. Тэр гүүрэн доогоор айгүй гоё харагдаж байна. Тэгээ энд хоёр байна. Тэр Кокурицу Коино Шимае гэдэг. Энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арал гэж одоо тусгай тийм хамгаалтанд авсан арал байдаг болтой. Тийшээ явдаг. Энэ нахаа хоёрыг холбодог ийм фери болтой, усан онгоц болтой. Тэгээ энд энийг ингээ гадаадынхын нэл яваад байсан. Энд нэг том зочид буудал байна. Тэгээ энэ яг бомтыгаа хажууд зочид буудал та. Эндээ буучгаад эндээсээ бодвол янз бүрийн аялал жуулчлалын маршрут байдаг байлгүй дээ. Тэрүүгээр явдаг байх л та. За тэгээд өнөөдөр нэлийн халах шинжтэй түрүү хэлсэн. Би бол үндсэндээ өчигдөр нарссан. Хөлгаар энэ хүзүүн мөр бүх юм түлэгдсэн. Яг одоо хорсоод эхэлж байна. Толгой нэлээ өвдөх маягтай. Тэгтээ тэрнээсээ илүү сонирхолтой зүйл их байна. Тэгээ хүмүүсийг харж байхад бол яг уу одоо гадаадынх их явж байгаа. Тэгтээ яг уу Япон төрхтэй улсууд их байна. Энэ одоо яг үндсэн энэ Окинавагийн арлууд тийм ээ. Хуучин бол дээр үед Рюку гэж нэрлэж байсан. Рюкугийн арлууд дээр орсон сууж бүр дээр эртнээс амьдарч ирсэн одоо тэр үндэстэн бол жоохон тийм бор царайтай. Одоо зүүн өмнөд Азийн хүмүүстэй төстэй байдаг. Гэсэн зүгээр тийм хүмүүс нь ганц нэг харагдах нь харагдаж байна. Үндсэндээ дандаа л Япон төрхтэй улсууд тэгээ гадаадынхан харагдаж байна. Тэгээ өөрсдийнхөө энэ үндэсний энэ юу л өчигдөр нэлжээс бид нар авсан шүү дээ. Кариёши Вэа гэдэг тийм үндэсний цамцаа их өмсөх. Үндэсний цамц гэдэг нь зүгээр цамцал та. Тэгээ нэг тал нь ингээд цэцгээ хээтэй эсвэл энэ урд задгаа ингэрээрээ хоёр талаараа цэцгээ хээтэй ч гэдэг юм уу. Зөвхөн ард тал нь цэцгээ хээтэй ч гэдэг юм уу ийм тэр материал нь бол зузаан нэлээд тийм чанартай материал юм байна. Тийм цамцаа их өмсөхий. Тэгээ энтхийнхэн ч гэсэн өмссөн байна. Тэгээд мотоцикл бол нэлээд унах шинжтэй. За тэгээд дугуй бол мэдээж. Бас нэг онцлог бол өчигдөр тэр Ишигаки Жима дээр ч гарч ирсэн. Тэнд бас бид нар ярьж ирсэн тийм ээ. Энд гадаадынхан эсвэл дотоодын Япон жуулчууд бол машин түрээслээд авчт юм байна. Машин түрээслээд авчт. Тэгэл газрын зураг хараад ингээ аялждаг. Тэгээ мань мэт бол нэлээд сандрах маягтай. Тэгтээ энэ Нахаа хотод бол харьцангуй одоо том монорейл гэдэг одоо цахилгаан тэрэгний төрөл байгаа. За автобус энэ төр байгаа үед. За өнөөдрийнх бол бид нар захиалга өгсөн аялал нь маргааш бас манай энэ Нахаад байдаг Соробангийн багш бас бидэрт тусалж хагас өдөр машинаараа үйлчлэн гэх маягаар аргална. Тэгээ өчигдөр тэр Ишигаки Жимад бол ямар ч таньдаг хүн байхгүй. За баахан алхсан. За тэгээ автобусанд суухаар нэг газараас нөгөө газараа болохоор 40-50 минут. Тэгээ 2-3 цагт нэг удаа явдаг. Тийм учраас өрдөөсөө далайн иргэдэр өнжиж байгаа бол таарсан. Тэгээ хотоор нэг жоохон явсан. За нэг иймэрхүү. За ийшээ ороод нэг жоохон сууж амс хийчээд буцаад нөгөө газараа очие. Одоо цаг болж байгаа юм байна. Та бүхний сонсож байгаа энэ дуу бол Японы алдартай дуучин Нацукава Римигийн Надаа Соосоо гэдэг дуу. За Нацукава Рими бол за бидний аялж байгаа энэ Окинава нутаг Ишигаки Жима нутгийн ийм дуучин юм байгаа. За Ишигаки Жимад төрсөн за Окинава нутагт одоо амьдардаг ийм дуучин. За монголчууд ялангуяа залуучууд бол Нацукава Римигийн дууг бол сайн мэддэг, бас дуулах дуртай. За ингээд аялж байгаа учраас би сумогийн их аварга Якозна Хакхо даваа жаргалаар дамжуулаад энэ Нацукава Римитэй одоо хандсан байгаа.
Харамсалтай нь яг аялж байгаа үед бол ажилд авахцаад бид уулзаж чадаагүй. Харин Нацукавар Ими за манай аяллаа багийнханд мөн түнчлэн манай аяллаа нэвтрүүлгийг үзэж байгаа Монгол үзэгчдэд зориулж мэдчилгээ дэвшүүлсэн энэ мэдчилгээг та бүхэнд хүргье. 夏川りみです。今日本とモンゴルはとても近くなっています。特に大相撲でモンゴル出身の力士さんの活躍、素晴らしいなと思います。そして、今回ですねモンゴルでなんと私のふるさと沖縄が紹介されるということを聞いて、それもまた嬉しいなと思いました。ぜひ、モンゴルの皆さんに沖縄に、遊びに来てほしいなと思います。自然がたくさんなのと、あと人もそして街もこうゆったりしているところが気に入っていただけるんじゃないかなと思います。そして、大相撲だけではなく、私からしてみれば音楽でまたモンゴルとつながっていきたいなと思います。これからもよろしくお願いいたします。夏川りみでした。За одоо яг 9 цаг 30 минут болж байна. Доомо. Хай. Тэгээ одоо энэ Наха хотын тийм ээ Окинава мужийн одоо засаг захиргааны төв Наха хотын Томарин гэж боомтоос бид нар фери буюу одоо жижигхэн усан онгоцоор ингээд Нагано гэж нэртэй мужийн тоо буюу одоо хүн амьдралгүй юм эзгүй арал дээр очих гэж зүгээр эзгүй арал гэхээр эвгүй сонсогдож байна. Гэтэ зүгээр хүн байнга оршин суудгүй тэр арал руу ингээд жуулчд хийх гэж байна. Тэгээ энэ компани энэ Ямаширо гэж нэг сүүн хоолойтой залуу биднийг сая хүлээж аваад ингээд туслалаа. HIS-ийн бас энэ ажлыг зохион байгуулж өгч байгаа. HIS гэж компани манай аяллаа ерөнхий ивент итгэж. Тэгээ HIS-ийн эднийхэнтэй яриад тэгээ манай энэ Монголын хоёр жуулчин ингээд явж байгаа шүү аялагч. Тэгээ телевизийн нэвтрүүлэг хийхин ингээд тэрэнд туслаараа гэдэг. Тэгээ энэ хүмүүс бол их сайхан тусалж өгч जैन. Тэгээ өнөөдөр ч сайхан тэнгэр сайхан салхигүй тогтуу одоо ингээд далаа руу гарч байна. Тэгээ жоохон юу яаж магадгүй шүү. Давлгаалж магадгүй тэрэн дээр болгоомжтой байгаараа гэдэг. Энэ доотлон зорчигч суудаг энэ газар. Бид нар дээр нь гарсан байгаа. Тэгээд тэр болгоомж хүмүүсийг дээр нь гаргаад ингээд яриулаад хөрүүлээд байдаг юм. Та нар бас аялал жуулчид хийгээд ингээд зураг хөрөг аваад сурцсан улсууд байна. Тэгээд та нар ч өвшөөрьё гэд. Одоо яг ингээд далаа руу гарахаар салхи бол нэлээд эксченж давлгаалan шүү болгоомжтой байгаараа гэсэн. Тэгээ бас нэг тийм сонин мэдээ сонслоо. Юу гэхээр энэ 100 гаруй монгол хүн ирсэн гэж байна. Би бас сонссон энэ аялал жуулчдын ямар компани ч юм дээ. Шууд нислэгээр энэ Окинава руу шууд нислэг хийгээд 100 гаруй монгол хүн энэ шууд нислэгээр ирээд одоо биднээс очих гэж байгаа энэ Нагано гэж арал дээр очсон юм байна. Тэгээд энийг бол бас яг энэ аялал жуулчдын компанийн хийсэн гэж ярьж байна. За ингээд яг далаа руу гарахаар маш хүчтэй салхилж байна. Жижигхэн байхад нэг ачааны машины дээр суучаад ингээд салхи сөрөө давхихад нэг сайхан байдаг. Яг тиймэрхүү маягийн мэдрэмж төрж байна. Өглөө энэ 8-аас бид нар тэнд бас зогсоод яриа хийхэд нарны хурц гэрэл одоо ингээд гарын бууган дээр түлчих шахаад ингэжсэн. Одоо энэ бол тийм малга маш сайхан мэдрэмж төрж байна. За ингээд Наха хот одоо ингээд харагдаж байна.
За ингээд одоо хотоосоо гараад явчихлаа. Хот бол их гоё харагдаж байна эндээс. Энэ ардлын энэ усан онгоц усаа ингээд зүсээд явахаар ардлынх нь тэр үлдсэн мөр нь айгүй гоё харагдаж байна. За одоо би бас энэ жижигхэн камераараа зураг аавна. Энэ iPhone-ороо бас зураг аавна. Тэгээд бид нар аялын явцад бас Facebook-оор одоо бас Facebook найз нартаа мэдээлдэг. Тийм учраас би бас давхар одоо сурвалжлага бас хийж явж байгаа. Одоо зураг бас аавна. За энэ бол одоо их далайн том давлгаанаас хамгаалсан хаалт байх гэж бодож байна. За манайхан мэдж байгаа. За би өчигдөр бас ярьж байсан. За энэ Окинавагийн бүлэг арал. Энэ маш олон тооны жижиг арлууд бол яг номхон далайн нам даралт үүссэн тайфун салхины одоо яг өнгөрдөг газар. Тайваны арал байна. За бидний өчигдөр байсан тэр Ишигакижима арал байна. Тэр хавийн арлууд. За Окинава бас энэ тайфун дүртдэг. Тийм учраас далаагаас ирж байгаа энэ хүчтэй салхи давлгааныг бол зогсоох энэ хамгаалт бол ингэж байдаг. За энэ бол бас нэг хамгаалтын нэг болов гэж би бодож байна. За тэгээд бид нар бас энэ удаа бас нэг азтай явж байна. Азтай гэдэг чинь бол 12-3 хоногийн өмнө бол энэгээр тайфун салхи хүчтэй салхи өнгөрсөн. Тэгээ одоо бол их сайхан. За магадгүй нэг 7 хоногийн дараа 10 хоногийн дараа дахиад бас хүчтэй салхи ирж магадгүй. За нэлээ их давлгарж байна. Би одоо эндээс байхгүй болохгүй. За тэгээд аялагч бид хоёрын хувьд ялангуяа пунцэг зурагдаачийн маань хувьд бол яг ийм задгаа гэдэг юм одоо нээлттэй далаад гараад ийм хурдтайгаар бас явж явах үед зураг авах бол бас ховор тохиолдол. За бид нар нөгөө 2013 онд Хохоку буюу зүү хойд буснууд нөгөө цунами болсон газруудаар аялж яхад тэнд бас Оизуми гэж манай бас нэг таньдаг найз далаад гарыг тэгээд загс барья гэж санд болгож ирсэн. За бодвол далаад яг ч ингэж гарах байсан баг. Тэгээд тэр загсаа бол бүр 1000 м, бүр 2000 м доороос одоо барьдаг гэж ярьж ирсэн. За тэгээд далаад гарахад бол яг ингэж гарна даа гэж нэг юм хөл юм ярьж ирсэн санагдчихэ. Тэгээд давлгаадаг одоо машинаар бол донсолдог. Би одоо бас жижиг камераараа бас авдсан бид бол. За селфи дэт. Битэрд бас одоо тусгай зөвшөөрөл олгоод ингэ дээр нь гаргах чадгаа шүү дээ. Доор бол одоо нэг 100 гаруй зорчигчд, аялагчд байгаа. Хятадууд их байна, бас гадаадынхан байна. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн галдрагны олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай.
Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдар хурднаар таны хүсснээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал, насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Японд самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайх Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. H&H компани бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд дэлхийд алдартай Madison брендийн Eha аппарат, Япон улсын Pentax корпорацийн бүх төрлийн уян дурангуудыг худалдаалж байна. Бид суйрлуулсан төхөөрөмжөндөө баталгаа хугацаа өгч засвар үйлчилгээг тогтмол хийж байна. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. За би өөр давраад нөгөө фэри усан онгоц жолоочийн хажууд нь ингээ суучлаа. Тэгээ энэ дээрээс бол үнэхээр сайхан харагдсан юм байна. Одоо далаа ус бол ердөөс хөв харагдаж байна. Хөв. Айгуу тийм гүн цэнхэр гэх юм уу одоо хөх ч юм уу тийм ээ. Тэгээ цэнхэр хөх хоёрын ялгааг бас одоо мэдж байгаа шүү дээ. Хөх болоод ирэхээр тийм нэг хар хөх ч юм уу нэг тийм цэнхэр бол тэр өчигдрийн далаа ирэг дээр харагдаж байсан. Одоо доотлынх нь одоо далаа ёроолно тийм цагаан эсэрхүү тиймэрхүү ёроолны дээр их бүнч биш их одоо тийм юу ч биш газар бол одоо тийм цэнхэрдэж харагддаг юм байлаа. Далаахан захаар болохоор цагаарч харагдаж байна лээ. Гүн болоод ирэхээр яг ийм хөх болдго юм байна. За одоо нэгэн дөгч явах шиг байна. Тэгээ энэ тэнд арлуудууд харагдаад байна. Гэтэ анх сонсож байхад бол би энэ эзгүй арал энэ төрхээр бол гайхаж байсан. Тэгээд сүүлд нь одоо өчигдөр түрүүн би өглөөч ярьж байсан. Тэр Ишигаки жимаа энэ төрөөр явахаар бол энэ хүн оршин суудгүй арал руу ингэж аялал хийдэг бол энэ бол ердийн үзэгдэл юм байна гэж. Тэгээ одоо биднээс очих гэж байгаа арал бол ийдгээр дотроо төсөөлөхдөө мод энтертэй нэг тийм жунгл маягийн юм болов юм гэсэн чинь сая зургийг үзсэн чинь үгүй юм байна. Тийм элсэрхэг одоо тэр цайраад харагдаад байна. Тэр цөөхөө модтой. За гол төлөв тэнд хүмүүс очиж амардаг юм шиг байна. Би бодохдоо одоо тэнд ч одоо ингээд жунгл дундор янз янзын ургамал үзэл хийгээд явах юм болов гэсэн чинь зүгээр тийм байр сууц энэ жижигхэн одоо сарвчнууд энэ засцсан. Тэгээд одоо өдөржингөө тэнд хүмүүс бол амарх юм байна. Тэгэхээр бол одоо жинхэнэ утгаар намайг одоо аялуулчлаа шүү дээ. Амраач та тийм ээ. Уг нь бол фона битэр болоод аялах гэдэг маань одоо зураг авчирна хүмүүст үзүүлэх гэж их зүтгэдэг. Тэгэхээр өчигдөр бид нар далаа ирэг дээр бол нэлээд сайхан амарсан. Одоо энэ эзэнгүй арал дээр бас ер нь нэлээд сайхан амрах юм шиг байна.花が咲き風を呼び
来たレイゴが咲き乱れ風を呼び嵐が来た繰り返すこの泡島渡る波の向こう富士の森であなたと出会い富士の下で千代にさよなら За энд ингээд ердөөсөө наран шарлагын газар за тэнд усан тэр далаад сэлж болж байна. Ер нь олон төрлийн ийм аялал жуулчлалын энэ үйлчилгээг бол энд үзүүлж байна. Тэгээ бид нар ингээд энэ нэг ийм асар одоо сүйдрөвчийг түрээсэлж авлаа. За сүйдрөвч түрээсэлж авбал 5,000 йен. Тийм ээ 5,000 йен гэдэг чинь бараг 100 орчим мянган төгрөг шүү дээ, тийм ээ. Өглөө 10 цагууд ирээд орой өдөөс хойш 3 цагт бид нар буцсан 15 цаг хүртэл 5 цагийн турш 5,000 йенээр ийм сүйдрэх түрээсэлж аваад эндээ сайхан унтаж амарч болох юм байна. За тэгээд нэг 500 йенээр нэг хийтэй ийм бөмбөлөг авсан. Одоо энийг би тэрврээд одоо усан жоохон хэвтэн. Одоо усанд одоо сэлж чадахгүй. Одоо манай залуучууд бол сайн сэлнэ л дээ. Тэгээд үнэхээр одоо энэ далаа бол сайхан харагдаж байна. Яг л миний нөгөө одоо өчигдрөөс хойш яриад байгаа тэр Ишигаки Жима энэ дээр тийм ээ. Цэнгэртэй, цайраал тий гүн газраа ингээл хөхрөөл айгуу гоё харагдаж байна. Өөр цаанаа давлгаан айгуугаар ингээд цайрч харагдаал тий. Тэгээд тэрний цаана бол нэг хар. Тэр нь одоо бүр задгаа далаа гэсэн үг. Яг ийм үзэмж одоо миний өмнө ингээд харагдаж байна. Энийг ингээд сайхан хараад ингээд унтаж амарч болж байна. Өнөөдөр нэг халуун биш байна. 26-7 градус юм шиг байна. 28 градус. Одоо өглөө 10 дэрэгт бол гайгүй байсан. Одоо харин халаад эхэллээ. Одоо нэг цагийн орчим. Сая өвтөр хоол идлээ. Хоолны газар байна. Гэхдээ юмнууд нь жоохон үнэтэй. Тэр бас аргагүй л дээ. За тэгээд иймэрхүү сэлэх юм. За тэгээд энэ хийлцдэг хийтэй ийм хантаа хүмүүс авч байна. Тэгээд хөлдөө нэг угалдаг юмтай ийм нэг сэлүүр маяг. Тэгээд тэрнтэйгээ ингээд ороод хөвөөд ингээд тэр сэлүүр шиг юмар хөлөндөө угалчаад ингээд сэлээд ингээд явчих юм. Их олон хүн дэгж байна. Ердөөсөө яг өөрийнхөө биеэр ингээд сэлж байгаа хүн бол харагдахгүй. Дандаа тийм тэднийхээ дандаа түрээсэлж авдаг. Тийм. За тэгээд одоо өглөө бас нэг 10-аад хүн бас дахиад фэри буюу устдаг юугаар эндээс явж исэн. Миний ойлгосноор бол дахиад бүр хол яваа задгаа тэнгист очиод эднэр бас хэлээд тэгээ сая буцаад ирж нэг цагийн юм уу курс мөрс бас байх шиг байна. Иймэрхүү маягаар энд одоо үзэж болох тийм ээ одоо яг амарч болох янз бүрийн зүйл бол харагдаж байна. Тэгээ бас нөгөө юу та мотортой заваар хийлцэн заваар хүмүүс залуучууд авхиж байна. Тэгээ аялж жуулчилж болох одоо энд бүх юмыг энд бүрдүүлж өгсөн байна. Тэгээ энд одоо ингээд усан сэлчээ дараа нь халуусанд орж болох юм байна. За мэдээж тэр бүгдээрээ л мөнгөтэй байх л да. Тийм. Тэгээ хоол идлээд хоолн дээрээ бүр энэ ресторанд нь Гуанзанд нь сайхан үнэтэй хоолууд байна. Тэгээд мэдээж жирийн одоо хотод байгаа хоолноос бол үнэтэй. Дунд зэргийн сайхан хоолууч бас байна. Тэгээ уус энэ бүх юм энд байж байна. За тэгээ энд түрээсэлж авсан сүйдрөвчөндөө сайхан амраад за тэгээ усандаа ороод за тэгээ тэнд наранд шараад ингээд амарч болох юм байна. Ийм арал дээр одоо аялал хийж ирлээ. Тэгээ миний бодож яснаас бол шал ондоо ийм аялал болж хуурч байна. За одоо би сая пунцаг манай зурглаач битээр бас ярьж байлаа. Одоо ингээд бодоход бид нар одоо Японоор аялалаа гэж яг юм үзэл хүн амьтантай уулзаа сайхан газараар очисон л доо. Гэхдээ бас биднээс сэтгэлч нөгөө бичлэг хийж дараа нь нэвтрүүлэг хийхэд бол тэрийгээ ер нь бол маш их боддог. Ялангуяа би одоо аялал гэхээсээ илүү 70-80% нь дараагийн нэвтрүүлгээ бодоод ингээд байхгүй юу. Тэгсэн чинь энд ирсэн чинь нэрээ аялал гэдэг чинь нэг ийм л юм байх ёстой шүү дээ гэдэг. Тэгээ өглөө 10 цагаас орой 15 цаг хүртэл 5 цаг байгаа учраас одоо ингээд биднэрт бас 2 цаг 30 минут 3 цаг орчим байна. Одоо ингээд сайхан амрна гэж бодчих. Энд чинь л одоо аялал шүлдэ гэд битэр бас ярьж байла. Юу бид үсээ авч авсан модем сайхан ажиллаж байна. Одоо
интернет бол их сайхан өндөр хурдтай орж иж байна. Тэгээ эндээс одоо бас фэйсбүүкт бас материал оруулнаа. Тэгээ биднээс аяллаа үеэр би фэйсбүүкт маш их материал бичиж байгаа. Одоо миний одоо олон мянган найз нар харддаг. Тий. Тэгээ өнөө өглөө өчигдрийнхөө материалыг оруулсан чи ямар сайхан юм бэ? Пөөх намайг аваад яваач гэдэг манай найз залуучууд бас Японд байгаа оюутнууд наа чи ямар тарифтай юм бэ? Яаж явд юм бэ гэж асууж байна. Тий. Тэгэхээр одоо энэ интернет бол их сайхан хурдтай байна. Тэгээ яг хотоос нэг хол биш учраас тий. Тэгээ бас одоо нэг Улаанбаатарт цас ороод хүүтэн байна. Та тэгсэн чи их гоё газар явж байна гэдэг. Хотынхон тухай, Монголынхон тухай мэдээ энтриг бас интернетээс харъя. За нэг иймэрхүү байх шүү дээ. За ингээд та бүхэн бидэнтэй хамт одоо энэ номхон далаагаар одоо аялах хэрэгтэй байна. За энэ аяллыг одоо дашрам дуулгахад тийм ээ манай ерөнхий ивент тэтгэгч HIS Mongolia компани одоо зохион байгуулж байгаа шүү. Одоо биднээс зохион байгуулж өгсөн. За цаашдаа бол Окинава руу хийх аяллыг тийм ээ. За HIS бол Ана гэж Японы авиа компани, том компанитай хамтарч ийм багц аяллыг хийгээд байгаа. Тэр Япон дотроо. Жишээлбэл одоо бид нар бол Ханиадагаас Ишигакижима ороод Ишигакижимагаас энд ирээл тийм ээ энэ нахаад дандаа хямдхан одоо маршрутаар хямдхан онгоцоор нисэж байгаа. Энэ хямдхан багц аяллыг бол HIS хийж чаддаг. Одоо Японд бол аялал жуулчлалаар бараг тэргүүлэгч одоо компани болж байгаа юм байна. Тэгээ Монголд бол одоо үйл ажиллагаа нь маш их өргөжж байгаа. HIS-ийн шугамар Япон хүмүүс бол Монголд бол маш их аялж очиж байна. Тийм. Тэгээ одоо хараада захирал за манай HIS Mongolia-гийн одоо Монгол залуучууд, Япон залуучууд бол монголчуудыг одоо Японд аялуулъя. Аялуулахдаа ийм сайхан газраар явуулъя. Хямдхан аялуулъя. Тийм. Тэхийн тулд одоо бид нар бол одоо бүрэн бэлтгэлээ хангачаад байна гэж надад ярьж байна. Тэгээ та одоо сайхан ойлгуулад яриад өгөөрэй гэд. Энийг одоо бас та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. За UBS телевизийн аяллаа баг Япон улсад аяллаа үргэлжлүүлж байна. За өнөөдөр ингээд та бүхэнд хөнгөө арал нэртэй аяллахын цуврал нэвтрүүлгийн нэгэн дугаарыг хүргэлээ. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.